За сайн уу залуусаа. Юу зам өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр хэдүүлээ энэ хичээлээр candlestick гэдэг зүйлийн талаар үзнэ. За candlestick-ийн үүсэл, хөгжил. Тэгээд дээрээс нь candlestick-ийн өөрийнх нь тодорхой хэмжээний танилцуулгыг үзэх болно гэдэг. Тэгэхээр candlestick гэдэг үг маань бол ерөнхийдөө Япон лан одоо ла гэсэн утгатай байна. Japanese candlestick буюу Япон ла гэсэн утгатай ийм үг байдаг. Тэгээ энэ ла гэж яагаад нэрлэгдээд байгаа юм бэ? Яг ла шиг хэлбэртэй л дээ. Яагаад тэгэхээр ла шин дээрээ уцтай, доороо биетэй байдаг шүү дээ, тийм. Тэгээд бас доороо ч гэсэн уцтай авах тохиолдол байгаа. Тэнгүүд энэ маань бол яг доороо бас яг биетэй, дээрэж уцтай, доорооч уцтай ийм хэлбэртэй учраас лаата ерөөдөө төстэй учраас Япон ла гэж нэрлэдэг. За Япон лааны үүсэл хөгжил нь хаанаас эхэлсэн юм бэ гэх юм бол Сакай хотод амьдарч байсан мөнийхөөс Хома гэдэг анх Будааны арилжаачин 17 дугаар зууны үед арилжааны сэтгэл зүй, хандлага гэдэг зүйлийг эрт бол нийлүүлэлттэй уялдуулан гаргаж ирсэн аргачлал нь Японы ла гэдэг зүйл байсан юм байна. За тэгэхээр Японы лан график гэдэг зүйлийг мөнийхөөс Хома гэдэг хүн гаргаж ирэхдээ хамгийн гол нь арилжааны зах зээл гэдэг зүйлд арилжааны хандлага, арилжаанд гарч ирж байгаа арилжаачдын сэтгэл зүй маш их нөлөөтэй байдаг юм байна гэдгийг авч үзснээр Япон лаанд тэр сэтгэл зүйг харах. За тэр арилжааны хандлагыг харах боломжийг шингээгээд эрэлт бол нийлүүлэлтэд шингээгээд оруулж өгснөөр одоо хүртэл 300 гаруй жил явж байгаа ч гэсэн шинэлэг бас дээрээс нь арилжаачдын анхаарлыг хамгийн их татдаг, хамгийн хэрэглэгддэг чартын төрөл юм аа гэж. За явж байна. Тэгэхээр ер нь бол одоо бол дэлхийд даяараа хэрэглэдэг. Гэхдээ тухайн үед бол 17 дугаар зууны үед ерөөхдөө зөвхөн Японд л хэрэглэдэг байсан болж таарч байгаа. За тэгээ манай тэр Будааны арилжаачин байсан хүн маань бол Япон лаг ингээд үүсгээд 17 дугаар зууны үед ингээд хийцэн боловч барууны орнууд руу бүр сүүлд буюу 20 дугаар зууны үед орж ирсэн байгаа. Окей. Тэгэд тэр одоо яг баруун руу шилжсэн үе нь болохоор Стив Нисэн гэдэг хүн Japanese Candlestick Technique гэдэг номоо 1991 онд хэвлүүлснээр хамгийн анх тесрэлт болж энэ Япон ла гэдэг зүйл байдаг юм байна шүү дээ. Ийм чартын техник байдаг юм байна гэдгийг мэдээд томоохон хэмжээний хөрөнгө оруулагч тэр байтугай Wall Street хүртэл энийг хэрэгжилж эхэлсэн байдаг. Тийм учраас дэлхийд даяар ингээд тархсан гэж хэлж болно. За тэгээд ерөнхийдөө Япон ла гэдэг зүйлийг бол за яг Стив Нисэн гэдэг хүн маань 1980-аад онд олж мэдээд бүтэн 10 жил судалсны эцэст 11 жил ч юм уу те 1991 онд ном болгож хэвлэж гаргасан байна. Тэгэхээр Япон ла гэдэг зүйл маань тэгвэл яг ямар утга учиртай зүйл байдаг юм бэ гэх юм бол ерөнхийдөө ханшийн нээсэн болон хаасанцыг ханшийн бас дээрээс нь хамгийн өндөрт оцсон хамгийн доор очсон цэгүүдийг илэрхийлдэг. Нэгдүгürt энэ бол одоо яг candlestick-ийн өөрийнх нь харагдаж байгаа байдал дээр одоо яг гарч ирж байгаа мэдээллүүд нь. За энэ бол хамгийн дээд цэг нь, энэ бол хамгийн доод цэг нь, энэ бол хаагдсан цэг нь, энэ бол нээсэн цэг нь. За тэгэхээр Япон ла маань бол дотор хоёр төрөлтэй байгаа. Улаан болон ногоон ла гэж байгаа. Улаан ла маань бол bearish candlestick, ногоон ла маань бол bullish candlestick гэж явдаг. Улаан лааны хувьд уналтыг илэрхийлдэг, ногоон лааны хувьд өсөлтийг илэрхийлдэг. Тэгвэл улаан лааны хувьд бол нэгтээ дээрээс нэгэд доор хаагддаг. Ягаад гэвэл ямар нэг юм унахта дээрээс мундаг үстэй те тэрнтэй адилхан. Ногоон лааны хувьд бол нэгтээ доороос нэгэд дээр хаагддаг. Ягаад гэвэл ямар нэг юм өсөлтөө доороос тийшээ явдаг шүү дээ. Окей. За ийм байдлаар ингэж нэгдэж хаагддаг. Тийм учраас нээлтийн ханш нь ногооных доороо, улааных дээрээ. Хаалтын ханш нь ногооных дээрээ, улааных доороо. За ийм байдаг. Гэхдээ яг нөгөө highest price, lowest price энэ төр нь бол яг адилхан дээр доороо байгаа. Окей. За. Тэгээд энэ ла маань өөрөө нэг нь өсөлтийг, нөгөөх нь уналтыг илэрхийлж байгаа. Энгийн зүйлийг илэрхийлж байна. Өөрийнх нь өгж байгаа мэдээлэл нь энгийн юм шиг тийм ээ. Хамгийн өндөр хаагдсан үн, хамгийн нам хаагдсан үн, тэгээ хамгийн өндөрт хүрсэн үн, хамгийн нам хүрсэн үн гэх мэтлэн. Гэхдээ илүү их мэдээллийг цаагаараа өгдөг зүйл нь юу гэдэг вэ? Хамгийн гол нэг арилжааны хандлага, сэтгэл зүйн шингээгээд өгсөн байгаа зүйл нь юу гэдэг вэ юм бол volume гэдэг. Volume. Candle бүр өөрийн гэсэн дахин давтагдахгүй volumeтай байдаг. Тэр volume-ыг нь уншиж чадж байгаа тохиолдолд бид нэр candle-ыг бүрэн ойлгох боломжтой байдаг. Тэгэхээр энэ яг volume-ыг унших одоо энэ сэтгэл зүй арилжааны хандлага гэдэг зүйлийг уншихад бид дараагийн хичээл рүү ороод ирнэ. Энэ хичээл рүү хэдүүлээ candlestick-тэй юу ч гэсэн танилцаад авнаа. Окей. За тэгээд одоо candlestick маань бол ерөөхдөө хаана бас нээн гэж яриад байгаа ямар учиртай байдаг тийм. За маркет дээр бол үндсэндээ арилжаанд цаг гэж байгаа. За цаг гэдэг зүйл маань юу гэсэн үг гэхээр одоо тодорхой хугацаан дотор маркетинг хөдлөөд өнгөрсөн хөдөлгөөнийг дүгнээд тэр хугацаа болгоноор тавиад яваад байгаа. Candlestick-ээр илэрхийлээд яваад байгаа. Тэр нь юу гэсэн үг юм бол жишээ нь маркет дээр 5 минутын дотор юу болсон бэ? Маркет дээр
нэг цагийн дотор юу болсон бэ? Маркет дээр 4 цагийн дотор юу болсон бэ? Маркет дээр бүтэн өдрийн дотор юу болсон бэ гэдэг энэ хөдөлгөөнд хоорондоо маш ялгаатай гарч ирнэ. Яагаад үг юм бол 5 минутын дотор болсон хөдөлгөөн нэг өдрийг илэрхийлэх боломжтой юм. Боломжгүй. Яг гэх юм бол дэлхийн зах зээл энэ валютын арилжааны зах зээл гэдэг чинь секунд болгонд өөрчлөгдөж байгаа. Минут болгонд үр дүн гарч байгаа. Ийм. Тийм учраас 5 минутын дээр гарсан байгаа үр дүн бүтэн өдрийн үр дүнг өөрчлөх боломжгүй. Бүтэн өдрийн үр дүнг эсвэл илэрхийлэх боломжгүй учраас минут тутамд, секунд тутамд бүр маш олон цагуудаар илэрхийлж маркетинг гэдэг зүйлийг гаргаж ирдэг. 1 минут, 2 минут, 3, 4, 5 гэл та ингээл дэшээ ингээл өгсөд. Тэгэхээр тэр жишээ авч үзэх юм бол нэг цагийн жишээнээр авч үзье л дээ. Нэг цагийн жишээн дээр гарч ирж байгаа кандалууд нь өөртөө нэг цагийн туршид хөдөлсөн хөдөлгөөнийг илэрхийлэх гэж л гарч ирж байна гэсэн үг. За нэг цаг дээр улаан кандал гараад ирсэн байх юм бол энэ бол тухайн одоо дөнгөж сая өнгөрсөн нэг цагийн хугацаанд л тухайн валют юм аа уналтанд орсон байна. Тухайн валютын хонслол маань уналтанд орсон байна гэдгийг илэрхийлж байгаа. Тэгэхээс биш энэ ингээд валютын хонслол маань тэр чигтээ ингээд уналтанд орчлоо. Өдөржингөө уналтанд орох юм байна гэсэн өрчлөнд хамгийн өгч байгаа үг биш ээ. Зөвхөн нэг цагийн хугацаанд 5 минутын дээр хэрвээ нэг улаан кандал гарчиж бол 5 минутын хугацаанд уналтанд орж гэдгийг илэрхийлдэг. Энэ байдлаар цаг болгон дээр гарч ирж байгаа кандал болгон өөрсдөө тухайн цаг хугацааныхаа өөрийнх нь волюмыг илэрхийлж явж байдаг. За тэгээд тухайн цаг хугацаанд үүссэн байгаа арилжааны хандлагыг, арилжааны сэтгэл зүг, арилжааны захиалгын хэмжээг хамгийн гол нь илэрхийлж явж байдаг. За тэгвэл захиалгын хэмжээг бид нар волюмыг бид нар ерөнхийдөө юу гэж ойлгох ёстой вэ гэхээр улаан гараад ирэх юм бол юу гэж ойлгох вэ? Дандаа сэлрүүд байсан гэж ойлгох юм үгүй ээ. Ногоон гараад ирвэл дандаа баярууд байсан гэж ойлгох үгүй. Ерөнхийдөө зах зээл бол баярууд болон сэлрүүд хоёрын хоорондын тэмцэл байдаг. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн ногоон кандалыг үүсгэхийн тулд ямар нэгэн эсвэл улаан кандалыг ч үүсгэхийн тулд баярууд болон сэлрүүд тодорхой хэмжээгээр оролцсон байдаг. Тэгэхээр улаан кандал үүсээд уналтын хөдөлгөөн үүсэж байгаа ч гэсэн тэнд баярууд байсан гэсэн үг. Ногоон кандал үүсээд өсөлтийн хөдөлгөөн үүсэж байгаа ч гэсэн тэнд сэлрүүд байсан л гэсэн үг. Яг тийм бол зах зээл дээр хизээч баярууд дангаараа эсвэл сэлрүүд дангаараа байна гэж байдаггүй. Зүгээр аль нэг нь доминант буюу давмгай байна л гэж байдаг. За энгийнээр авч үзэх юм бол за бүр амьдрал дээр энгийнээр авч үзэл та. Магадгүй одоо нөгөө нэг 190 эсрэг 1 горилла гэдэг шиг те. Магадгүй 100 баяр байхад нөгөө талд нь 1000 сэлэр байвал аль нь дийлэх вэ? Сэлэр нь дийлнэ тийм үү? Тэгээд тэр сэлэр нь дийлж байгаа тохиолдолд улаан кандал гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр огт баяр байхгүй болохоор улаан кандал гарсан гэсэн үг биш байх нь шүү дээ. Нөгөө талаас хэрвээ 1000 баярын эсрэг 100 сэлэр зогсчихвол энэ дийлэх вэ? Баяр нь дийлнэ тийм үү? Тэгэхээр энд бас л адилхан сэлрүүд байхгүй баярууд л зөвхөн байсан гэсэн үг биш байх нь. Зүгээр л баярууд доминант байсан гэсэн утгыг илэрхийлж байна гэсэн. Тэгэхээр эндээс юу мэдэж болох вэ гэхээр нэгдүгürt баярууд доминант байгаа мэн. Хоёрдугаарт нь бай хийх хүмүүс их байгаа юм байна. Гуравдугаарт нь баян волюм өндөр байгаа юм байна. Дөрөвдүгээрт нь арилжааны чиг хандлага сэтгэл зүй өөрөө өсөх талтай байгаа юм байна гэж ингэж ойлгож болно гэсэн. Тэгэхээр candle гэдэг зүйл бол зүгээр нэг график харах зүйл биш. Candle гэдэг зүйл бол зүгээр нэг графикийн нэг жижиг хэсэг нь биш тийм ээ. Энэ бол бүхэлдээ өөрөө тухайн графикийг, тухайн чартыг, тухайн маркетинг бүхэл хөдөлгөөнийг амьлуулж өгж байгаа хамгийн жижиг эд эсэн гэж ойлгож болно гэсэн. Тэгэхээр бид нар үндсэндээ бол яг уу candle-ыг маш сайн ойлгох хэрэгтэй. Яг гэх юм бол candle-ийн төвшөнд бид нар ойлгож иж дараагийн төвшин рүү ахаад бид нар илүү ирээдүг рүү чиглэсэн ирээдүйд юу болох юм гэдгийг өөрчилж таамаглах чадвартай бол. Тэгэхээр candle ойлгоогүй хүн цаашаа бүтэн маркетыг хараад чиглэлийг тодорхойлоод ямар нэгэн чиглэлд ямар нэгэн хөдөлгөөнийг хэр хол явах уу, хэр ойрхон явах уу гэдгийг тодорхойлох ямар ч боломж байхгүй. Яг гэх юм бол тухайн хүн яг дотоод байгаа зүйлээ ойлгоогүй шүү дээ. Энгийнээр тайлбарлах юм бол эмчийн жишээн дээр бид нар эмч хүн хүний гаднаас нь хараад за ийм өвчнөд орчихжээ гэж хэлэх магадлал маш бага. Яг гэх юм бол дотоод эрентхэн, дотоод илэг бөөр зүрх яг юу болохгүй байгааг мэдчихэж бид нэр гадна юу болоод байгааг ойлгодог тийм. Тэр эмч ойлгодог. Яг тэрнтэй адилхан бид нэр маркетинг яг тэгж дүгнэх гээд байгаа юу болоод байгаа, юу болох магадaltaй байна, ямар асуудал байгаад байна гэдгийг мэдхийн тулд бид дотоод руу өнгөж чаддаг байх хэвээр. Тэр дотоод нэг бүр нэг нэг эргэтэн бүр нь тэр candle гэсэн. Окей. За юм байна залуусаа тэгээд candle stick-ийг би аль болох энгийнээр ойлгомжтой бүтсэн үгтв. За тэгээд дээрээс нь яагаад энийг хэрэглэх ёстой юм? Юу илэрхийлдэг юм? Ямар бүтцтэй байдгийг гэдгийг тайлбарлах гэж орлоо.
За тэгээ бүгдээ дараачихийнхаа хичээлээр candlestick-ийг илүү сайн ойлгож авна. За тэгээ бүгдэнд амжилт хүсье.